Одоо гэр хорооллын айл өрх төвийн захын гэлтгүй ерөөсөө ямар үйлчлэгийг бид хотын төвөөс авдаггүй. Яг тэр үйлчлэгийг энэ захын дүүргүүдээс амьдарч байгаа орчноос авдаг байхын боломжийг бүрдүүлж өгөх ажил ингээд үе шаттайгаар хийгдээд явж байгаа. Энэ төвийг өнгөрсөн 12 сарын одоо дундуур нээгчээсэн боловч бас зарим гүйцэгч одоо компани зарим ажлууд утга хийгдсэн цон хаалга нь шаардлага хангахгүй байсан учраас хугацаатай үүрэг даалгавар өгж солиулах ийм үүрэг даалгавар өгсөн. Тэр нь одоо бас хийгдсэн учраас үйл ажиллагаа явуулах бэлэн болсон байна. Одоо иргэд маань ийшээ ирээд одоо өөрөө зөвлөх үйлчлэгээ авч болно. Энд өөрийн компьютертайгаа ирж суугаад ямар нэгэн одоо төгс хаадгүйгээр интернетэд холбогдсон төсөл хөтөлбөрөөр боловсруулж болон залуучууд энд ирээд анги танхимаараа суугаад судалгаа тооцоогоо хийдэг. За өөрсдийнхөө ажил амьдралтай холбоотой асуудлуудаа шийдвэрлэх зөвлөгөө авдаг. Зарим нэг одоо усандаа хоол хүнсээ авчиад энд өөрсдөө хэрэгжилчдэг гэх мэтийн ингээд байж бол бүх орчныг бүрдүүлж өгч байгаагаар энэ бизнес инкубатор төв бол сонслогтой байж байна. Одоо нийслэлийн орон сууцны корпорацтойгоо ярьж байгаад энэ орон сууцаар газраа солиод нүгэл явцсан энэ айлуудын хог хаягдлыг энэ айлуудыг бас оролцуул цэвэрлүүлэх хэрэгтэй шүү. Одоо ингээд эндээсээ нүгөө явчлаа гэдэг шиг хамаг хог новшоо ачаад ингээд алга болдог юм байж болохгүй шүү. Тэр айл өрхүүд нь өөрсдөө үүрэг даалгаврыг нөгөөд орон сууцсных нь эрх мэрхийн нөхөөс өмнө энийг өөрсдөр нь бас цэвэрлүүлэх хэрэгтэй. Тийм байна. Тэгээд бас цахилгаан төвөөхөөс ярьчихсан энэ айлууд одоо энэ байж байна. Наад чи ингээд тэр байж байна. Чи одоо саяхан байсан айлууд ингээд эхнээсээ нүгөөд эхэлчихээр бага бууц бөөрэ эн чинь монголчууд чинь цэвэрлж цэгцлээд одоо бас нэг хүндэтгэлтэй явдаг байж тээ. Тэгээ ингээд бууц бөөрэ хаяад явцсан айл өрхийн ажил амьдрал нь ямар байдлаар цаашаа үргэлжлэх үгүй. Тэгээд энэ айлууд нь мэдгдлийн нөх хэрэгтэй. Тэгээ байгаа нэг гэсэн шиг одоо байж байгаа нэгээд амьдарч байсан газраа ингээд бүх юмтай нь хачаа явцдаг. Тэгээ хот одоо орон сууцаар нь чанган хойно хайсан хогийн цэвэрлэнэ гэдэг ийм хариуцлагагүй ийм одоо амиа утсан байж болохгүй шүү дээ. Тэгээ энэ айл өрхүүдийг энэ газар чөлөөсөн айл өрхүүд энэ хог новшоо одоо тэр ингээд орлон эн чинь ингээд бөө нян бактери байж байгаа. Тэгээ хариуцлал халдваргүйтэл нэг талаас нэгээ яваад идэг нөгөө талаас нь энийг орхиж яваад идэг. Энэ айлууд энэ хог новшоо цэвэрлэхгүй бол тэр байрных нь эрхийг өгөхгүй. Тийм учраас тэр асуудлуудыг та нар анхаарч шийдвэрлэх хэрэгтэй.